Ажилтны нөхцөл байдал хүндээгөө орон нутгийн малчдад туслах аяны хүнсгэд аж ахуйн хөнгөн үйлдвэр яамнаас наачлан олон нийт иргэд албан байгууллагуудыг нэгтгэхийг уриалдаг байгаа. Энэ удаа Монгол банк хандивын аянд нэгдлээ. Монгол орны ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч зодын байдалтай байгаа энэ үед Монгол банкны ажилтнууд цалингаас хоримтлал үүсгэн 46.8 сая төгрөгийг малчдад хандив тусламж болгон хүргүүлсэнийг Монгол банкны дэд ерөнхийлөгч Лавгсаран өнөөдөр хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдад хүлээлгөө өглөө. Тэгээд хүнс үдэ аж ахуйн засгийн газрын гишүүн сайд маань уриалга гаргасан. Тэгээд хүндрэлтэй үед нь бол тусад дэмжийе гэсэн. Энэ уриалгыг бол Монгол банкны хамт олон хүлээж аваад Монгол банкны хамт олноос бол цалингаас ийм хандивын данс үсгээд энэ хөрөнгө хуримтлуулсан байгаа. За хуримтлал маань ингээд 46.8 сая төгрөг хүрээд бид энийг бол одоо цаг хугацаа алдалгүйгээр ингэж хүрэх хэрэгтэй байна гэдэг ингээд өнөөдөр сайдад бол гартуулж өглөө. Өнөөдрийн байдлаар нутгийн хойд хэсэг уулархаг нутгуудаар цас их орсон, хүүтэн байгаа, өвөл шувтарч байгаа ч хахир хатуу хаврын улирал урд байгаа учраас энэ тусламж малчдад ихээхэн тусдсан болно гэж салбарын сайд хэллээ. Монгол банк болон бусад байгууллага иргэдээс ирүүлсэн тусламжийг малчдад оновчтой хуваарлах зорилгоор төрийн нарийн бичгийн дараагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан гэж мөн мэдээллээ.